шалгалтын одоо 51-ээс 54-ийн бүгдийг хийгээд өгье. Ялангуяа language дээр шууд ингэ бичээд өгье заяа. Юунуудыг. Гэхдээ ер нь бол амархан байсан тий. Сэдв нь бас л нөгөө хэдүүлгийн нэг 106 дахь сав бүхтэр таамаглаж байгаа Ясан Мунжэ гэдээсэн шүү дээ. Тэн дотор ч юм байсан. Жишээ нь 4 сарын шалгалт Кёнхом гэж туршлага гэлээсэн шүү дээ. Тэгэл тэр дотор ч нөгөө би ийм сэдвүүд орж ирж магадгүй шүү гэл нэг бахан жагсаалтууд харуулдаг байсан шүү дээ. Тэн дотор ч туршлага байсан. Тэгсэн чинь дахиад өнөөдөр их тэжүүн мэчээ буюу олон нийтийн мэдээлэл эрхсэл өсвөр үеийнхэнд яаж нөлөөлөх вэ гэсэн нэг тэмэрхүү юм орж ирсэн байна шүү дээ тий. За тэрийг өнөөдөр би ингэж бичээд өгье заяа. Тэгэхээр тэр олон нийтийн мэдээллийн эрхсэл чинь тэр таамаглаж хийсэн сэдв дотор байсан шүү заяа манайха. За 51-52 нь хэр байсан? Чадсан уу чадаагүй юу гэж утсан. Одоо энийг ингээд сайн хийж чадчихвэл 7 сарын шалгалтын дээр бас гайгүй байна гэсэн үг. Гэхдээ би хэдүүлээ энэ 51-52-ыг багада 100-аас дээш ажиллаж иж л алдахааргүй болдсон шүү. За ямар байсан? Юу гэж утсан? Санжи. Одоо энэ дээр нөгөө нэг зайтай дүрм, зайгүй дүрм гэж яриад байдаг шүү дээ тий. Тэрийг сайн ялгааг нь ойлгочвол гайгүйсэн тий. За тэгээд одоо хийгээд үзье заяа. За эхлээд би ингээд нөгөө зайтай зайгүй дүрм дээр бас эхлээд тайлбар хэлэхгүй бол бас зарим хүмүүс яг ялгааг нь ойлгохгүй байгаа гэдэг байхгүй юу? За өнөөдрийн дүрм энүүгээр бичүүлэх байсан байна шүү дээ. За хараарай. Энийг та хэд штэ 104-ийн топик дээр энэ гараад байсан да. Тэнгүүд би энийг юу гэж тайлбарлаад байлаа? 104-ийн топик чинь 1 сарын топик штэ. Тэнгүүд энэ хоёр нэг дүрм үү, хоёр өөр дүрм үү? Одоо энэ үйл өгөн дээр тунсаа дээр залгаж байгаа энэ хоёр дүрм. Үгүй хоёулаа үйл өгөн дээр. Яг зөв. Хоёр өөр. Энэ доотлох нь болохоор тунсаа үйл өгөн дээр ч залгаж болно, хянюусаа буюу тэмнэн нэр дээр ч залгаж болно. За одоо яаж залгах юм? Яагаад сайн хараад байгаарай. DOC-ийг бичих бичихгүйгээр шал өөр байхгүй юу? За жараа. За энэ дээр жоохон жижигрүүлээд. За тэгвэл энэ дээдлийнх нь ямар дүрм үү? Дээдлийнх нь ямар дүрм үү? Өнөөдөр таад аливаар нь бичсэн. Өнөөдөр таад зайтайгаар нь бичсэн үү, зайгуугаар нь бичсэн үү? Хэрвээ зайгуугаар нь бичсэн бол оноо чинь 5 оноо чинь 0-лцсон. Зайтайгаар нь бичсэн байсан бол 5 оноогоо бүтэн авсан гэсэн үг. Тэр ийм чухал. Тэгэхээр солонгос хэлний дүрмүүд хоорондоо төстэй бичигдэн. Гэхдээ зайтай зайгуугаар өөр дүрм гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл энэ зайтай бичигдэхээр ямар дүрм юм? Монголоор орчуулахаар ямар дүрм лээ? Манайха. Зайтай бичигдэхээр. Тэгснээс хойш ялангуяа 104 дээр орж ирсэн шүү дээ. Би тэрийг хэлээлсэн. YouTube руу би оруулсан байгаа шүү дээ. 104-ийн шалгалтын материалыг. Тэнгүүд одоо тэгснээс хойш, гэхдээ тэгснээс хойш гэж зэжилчихээр бас болохгүй. Энд чинь нөгөө нэг ардаа заавал хугацаа авдаг гэж зэжилчих. Жишээ нь би ингээд Монголд ирснээс хойш 2 сар боллоо. Солонгост очсноос Солонгост ингээд суралцахаар ирснээс хойш 1 жил боллоо ч юм уу. Тиймэрхүү юм дээр. Тийм ээ. Тэгэхээр 한국어를 배운 지 3년 됐어요 гэж ярьж байвал солонгос хэл сураад 3 жил боллоо гэх мэтлэн. Тиймэрхүү юм дээр. Тэгвэл энэ нь ямар дүрм юм? За энийгээ зүгээр сэргээж байгаа шүү хэдүүлээ нөгөө нэг. За энэ ганамика гараа. За. Сэргээж ийн гэсэн үг. Энэ болохоор тэгсэн эсхийг. Энэ гэхдээ хоёр янзаар шүү заяа. Одоо жишээ нь 은지 모르다 гэдээ ороод ирэх юм бол магтаал эднэр дээр ингээд уулга алдсан зүйл дээр хэлдэг штэ. 얼마나 귀여운지 몰라요 гэж ярьдаг те. Эсвэл тэрийг бичгэн дээр 얼마나 귀여운지 모릅니다 гэж бичдэг. Тэр болохоор ингээд магтаал эсвэл ийм уулга алдсан зүйл дээр ямар хөөрхөн гэж санана. Ямар хөөрдөм гэж санана гэсэн утгатай. Тэгвэл дангаараа тэр 모르다 хойно байхгүйгээр 은지 юу гэж орчуулах вэ? Хэрвээ мөрөдө байх юм бол хичнээн тим гэж санана гэж орчуулах юм ба штэ. Тэнгүүд дангаараа байхаараа юу гэж орчуулах юм? 어제 뭐 жишээ нь ингэж бичээл та. 어제 뭐 먹었는지 ингэвэл эсвэл 누구를 만난지 ингэвэл яг зөв. Эсхийг гэхдээ ямар цаг дээр вэ? Цаг нь ямар цаг дээр вэ? Өнгөрсөн цаг дээр вэ? За энэ хоёрыг л ялгачих юм бол хэдүүлээ өнөөдрийн 51-ийг хийж чадах байсан байна. За уншаад үзье. Тэгээд хаад би ингэж утсан, ингэж хичүүл хэдэн оноо авах уу? Тэрийг сайн хэлээрэй заяа. Би одоо яг шууд 10 оноо авах хөлбөрийг хэлж өгье заяа. За хамгийн гол нь чимэг бас чухал байдаг шүү. За гарчгийн дээр нь мөрөө нанум гинэ. За мэдгүйгээ өлөвчээд аваарай. Юу гэж вэ? Үнгүй хуваалцсан буюу нануда гэдэг үгийг нэр үгээр бичиж. Тэгэхээр ерөнхийдөө үнгүй хандивлна. Үнгүй хандив мэндүү гэж бас орчуулж болно. Тэгээд нанудаг яагаад нэр үгээр бичсэн байна гэж сайн хараарай. Нанудаг ч хуваах энэ дээрээ эм үсэг залгачаараа хуваалцалт буюу
хандив гэж орчвол үнгүй хандив. За таи гэж байна. Чагсамжаа болохоор бичсэн хүн гэж аваарай заяа. За энийг бас цээжлээ шүү. Ингээд ганц хоёр үг ингээд бичиж аваад авах хэрэгтэй. Зүгээр л ингээд таамаглаад хийж болохгүй заяа. За бичсэн хүн та이 гэж байна. 안녕하세요. 건영학과 4학년 다이입니다. 운동 기구를 무료로 드리려고 합니다. 운동 기구는 한 달밖에 안 됐습니다. тактик нь ерөөсөө л энэ хаалтны хойно байна тийм ээ. 한 달밖에 안 됐습니다 гэж ойлгочиход байна. 기구가 무거워서 옮기려면 두 사람이 같이 필요하신 분은 댓글을 남겨주십시오. явалцсан. За эхлээд орчуулчих. Эхлээд монголоор ингээд бүтэн орчуулчих. За юу гэж байна? Бичсэн хариултаа хэлэх юм эхлээд шууд орчуулах уу? За эхлээд бичсэн хариултаа хэлчих. Дараа нь орчуулъя. За бичсэн хариулт нь юу гэж? бичсэн байхгүй юу? Санжи гэж бичсэн байхгүй. Санжи хандал гэдэг монголоор сэтгээд сада. Сада гараа. За. Юу биш. Санжи ингэж бичсэн юм байна. За ингэж бичсэн юм байна. За харъя. Санжи гэж бичсэн. Тэгээд энэ зүгээр зайлш. тийм санжи гэх. За ингэж бичсэн. Нөгөөх нь өөр таад ингэ бичсэн хэлрүүдээ хэлээд бай. Ту юу гэсэн бэлээ? Ту сарам гэсэн шүү дээ. Тийм 같이 오셔야 합니다 гэж бичсэн. Хоёр хүн хамт ирэх хэрэгтэй гэж бичсэн юм те. Өргөж чадахгүй болохоор ту сарам гэж яагаад 오셔야 합니다 гэж амхандаа хүндэтгээд тэгээд За. Ер нь бол штэ. Худалдаж авах чинь болохгүй байгаа юм. Яагаад вэ гэхээр штэ. Худалдаж авах гэдэг нь штэ. Урдаа заахын тиалгалын илрэл авах хэрэгтэй. Уул нь бол одоо чинь садагаар бичвэл урдталт нь заахын тиалгалын илрэл авах хэрэгтэй. Гэтэ яг хуу бичиж болно заяа. Одоо энэ дээр бол саяун хадаа нь илүү зүгээр юм заяа. Саяун хадаа нь илүү тохиромжтой байна гэсэн үг. Хуучин бүтээгдэхүүн чи хэрэгжилжсэн гэж бодголоо яж. Заашгүй. За эхлээд хараарай. Эхлээд текст харъя. Сайн байна уу? Бизнесийн удирдлагын танхимын 4-р курсын оюутан байна гэж тийм ээ. Бизнесийн удирдлагыг бас цээжилчээрэй. За, дасгалын төхөөрөмж гэж байгаа юм. За, энийг мэдэхгүй бол бичээрэй. Кигүү гэдэг чинь төхөөрөмж. Дасгалын төхөөрөмж үнэгүй өгөх гэж байна гэж. За, энэ төхөөрөмж нь гингүүтэй. За, энэ дэр худалдаж авах гэдэг үг бичсэн ч болно, ашиглах гэсэн үг бичсэн ч болно. Гэхдээ ер нь бол ашиглах нь зүгээр байна. За, тэгээ 한 달밖에 안 됐습니다 юу гэж орчуулах юм? Сарч болоогүй. Яг зөв. Сарч болоогүй. Сараас ер нь бол бакэ гэдэг дүрм чинь аас өөр гэсэн утгатай. Тэгээ цаг хугацаан дээр бол ганцхан сар болсон гэж орчуулна. Араас хитрээгүй ганцхан сар болсон гэж орчуулна. За энэ ерөөсөө тактик шүү заяа. Ардаа хугацаал орсон байвал түрүүний бичээдээс энэ зайтай дүрмийг бичнэ гэсэн үг. Энэ дээдлийнх нь. Тэгснээс хоош гэдэг дүрмийг бичнэ. За энийг бол одоо мэдж байгаа байлгүй дээ 2 3 5 бүх хүмүүс. За цаашаа. Кигуга 무거워서 тэр төхөөрөмж хүнд юм байна шүү дээ. Хүнд учраас өмгийда юу лээ? Шилжүүлж хөдөлгөх. Зөөхөр авч болно, шилжүүлэхээр авч болно тий. Зөөхөд яаж вэ? Зөө гэвэл 2 хүн хамт за ушиоё 합니다 байж болж ин зүв байна. Гэхдээ эн чинь төгсөхгүй ардаа цэг байна шүү дээ. Энийг бас харах хэрэгтэй тий. Тэгэхээр төгсгөх хэрэгтэй. ушиоё 합니다 гэвчсэн хүн бол 5 оноо авж гин. За тэгэнгүүтээ 필요하신 분은 댓글을 남겨주십시오. За энэ юу гэж байна? Энэ бас хэрэгтэй үг байна. 코멘트 үлдээгээрэй л гэж байна тий. 댓글 달아주세요. 댓글 남겨주세요. хоёр адилхан шүү заяа. Тэгэхээр зүгээр комент үлдээгээрэй л гэж байна. За зарим хүмүүс нь бол саяун ханжи гэж утсан баг. Зарим хүмүүс нь бол санжи гэж утсан баг. Гэхдээ ер нь бол хоёулаа зөв. Тэгтээ бас энэ хоёрыг бичихтэй аль болох уртлын Т ялгалыг харж байгаарай за. Уртлын Т ялгал гэдэг маань угаасаа л одоо ингээд би жишээ нь энэ төхөөрөмжийг кигүүрэл гэж бичсэн байсан бол санжи гэж бичсэн ч бас зөв заяа. Энэ төхөөрөмж нь хэрэглээд 1 сар болж байгаа маа. Одоо энэ дээр ингээд кигүүнэн гэж бичсэн байна шүү дээ. Тэгэхээр таад шүү дээ. Дараа нь ингээд 52-ыг ингээд багадаа 100 орчим хийн шүү дээ тий. Тэгэхээр энэ тэр төхөөрөмж дээр авж байгаа Т ялгалын сайн хараад авах юм бол алдах магадлал бараг л алдахгүй. Ойлгосноо. Тэгэхээр энэ төхөөрөмж нь хэрэглээд 1 сар болж байгаа гэдэг нь зүгээр ээ нүү. Энэ төхөөрөмж нь гэдгээр бичсэн байна шүү дээ. Энэ нэр бичсэн байгаа гэдэг чинь төхөөрөмж нь гэж орчуулах байхгүй юу?
аваад 1 сар болж байгаа. Байж болж байна. Тэгэхээр энэ дээдлийн хоёр бол ер нь бол энэ хоёрын аль нэг нүцсэн хүн 5 оноо авах нь шүү зэ. А хэрвээ маань яг ингэж нийлүүлсэн байх юм бол 5 оноо авахгүй. Шууд найлж. Тэр амар чухал байгаа зү чаа. Ингэсэн байх юм бол 5 оноо. Тэгэхээр энийг бичсэн ч 5 оноо авах юм байна. Энийг ч бичсэн 5 оноо авах юм байна. А харин кигүүрэл гэсэн байвал бас л адилхан саяун хадаас сада хоёр орж болно шүү. Ягаад бол энд хөрөмжийг гэж захын ялгал байхгүй. Тэгэхээр та дараагийн тестэн дээр энэ Т ялгалын сайн харж гараа заяа. Энэ доотлохын захын Т ялгал байна. Дээдлэх нь болохоор нэр үгийг тодтогсон энэ тэ. За тэгэхээр энэ төхөөрөмж нь ашиглаад 1 сар болж байгаа. Аль нь ч болж байна ер нь бол тийм ээ. Тэгэхээр саяун ханжи гэж утсан бол бүр сайн шүү заяа. За тэгэнгүүтээ нөгөө хүнд учраас хоёулаа ирэх хэрэгтэй буюу уудаагаар бичихгүй заавал ушидаагаар бичнэ. Тэгэхээр тэрийг яаж хувирах вэ? Уул энэ ч бол 5 минут зарцуулахааргүй амар амархан хөвгтэй тест байсан ба шүү дээ тийм ээ. За байж хараа тий. Ячаасаа ушиоя хамнида бол болж байна тийм ээ. Ушиоя тий. Ушиоя хамнида. Ушиоя хамнида гэж бичиж болно. За ирэх хэрэгтэй. Тэгмүүд ушиос면 за ингэж бичсэн нь бас ушиос면 좋겠습니다 гэж бас бичсэн үү? Өөр ямар дүрмээр бичсэн? Өөр ямар дүрмээр бичсэн бэ? Энд гэхдээ эрүүл гоё доо гэхээс илүү энэ бол ингээд хүн өөрийнхөө юмыг зарах биш үнгүй өгөх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа хамт ирэх хэрэгтэй. Хоёулаа хамт эрүүл сайн байна. Энд гэхдээ эрүүл гоё доо буюу эн чинь нөгөө мөрөөдөл хүсэл дээр хэлдэг дүрм шүү дээ. Өөрийнхөө ингээд одоо би баян болвол гоё доо ч юм уу эсвэл би ингээд 100% тэтгэлэг авал гоё доо. Тиймэрхүү юм дээр хэлдэг байхгүй. За өөр ямар дүрм бичсэн юм аа? Ушиги парамнида гэж бас бичсэн байж болно тийм ээ. Энэ болохоор эрхийг хүсье гэж байгаа. Энэ байж болно. За өөр вая хамнида гэж бичсэн үү? Ингээд бичсэн үү? Энэ бас зөв. Гэхдээ энэ дээр нэг алдаа байгаад байгаа юм. Ямар алдаа байна? Яагаад вэ гэхээр энэ би энийг танихгүй хүндэл зүгээр үг шүү дээ. Ер нь бол ингээд 50-ыг чинь дандаа л ийм зар зарчлагын маягийн юм байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо ингээд манай дугуулan ингээд шинэ оюутнаа хэлсүүлж яана энэ тэрийг. Тэгвэл тэр зар сурчлагыг хэн тандаж бичээд байгаа юм? Дандаа танихгүй хүн тандаж бичиж байгаа. Танихгүй хүн тандаж бичиж байгаа бол үйл үгэн ши авах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр вая хамнида гэж бичсэн бол 3 юм уу 4 оноо аавна. А харин ушиоя хамнида гэж бичсэн бол 5 оноо аавна. Бас жоохон ялгаа байгаа юм шүү за. За тэгэхээр ер нь ингээд танихгүй хүн зөв. Наадах чинь бас боо шүү. Зөв шүү. Уши면 ушида дээрээ 오시면 좋을 것 같습니다. зөв биш шүү. Энэ 5 нь авч шүү. Энэ болохоор эрүүл сайн юм шиг байна. Яг бол энэ чинь ингээд хүнд шүү гэж хэлсэн мэсэн шүү дээ. Энэ төхөөрөмж нь хүнд шүү. Хоёулаа эрүүл сайн юм шиг байна. Байж болно. Энэ 5 нь авч гин. За тэгэхээр ер нь бол энэ дөрвийн аль нэгийг бичсэн хүн энэ дөрвөн хувилбарын аль нэгийг бичсэн хүн дөрөөс дэш нь авах нэ. Гэтэ цаашдаа нэг юм өөртөө толгойдоо мяншим хийя дээ санах хэрэгтэй шүү. Тэрний юу вэ гэхээр танихгүй хүндэл хандаж өччихвэл зар сурчлагын чанарын юм байвал эсвэл ингээл нэг үнгүй үг нь эсвэл ингээл эсвэлж аавна гэл нэг тиймэрхүү нэг зарын шинжтэй юм байвал дандаа үйл үгэн ши оруулаарай заяа. Бүгдэн дээр нь. За энийг анхаарах хэрэгтэй байсан шүү. За 51 болцсон. За 52. 52 ч бас гайгүй үг нь амарх юм байсан тийм ээ. Дийхтэй нойр хүргэх гэдгийг л мэдчих хэвчээсэн байна да. За энэ дотроо гарч ирэх нь аль болох ер нь штэ 52-ийн нэг тактик нь дотор нь гарсан үгээ ашиглая шүү. Тэгэхээр энэ дотроо нойр хүрэх нь байж л байгаа гэж бодож байна тийм ээ. За уншия. 자기 전에 스마트폰을 보는 것은 잠이 гингүүтэй цэг байхгүй юм шүү хараа. байж араа. Одоохондоо хариултаа битгий ил. 자 부정적인 영향을 미친다. 해가 지면 빛이 약해져 수면 호르몬이 자연스럽게 나와 잠이 들게 한다. 그러나 스마트폰을 보면 푸른 빛이 수면 호르몬이 나오는 것을 방해한다. 그래서 잠들기 최소 1시간 전부터는 스마트폰을 이막을 딛거나 책을 읽는 것이 좋다. хоёулаа цэг байхгүй юм шүү. Тэгэхээр хоёулаа цэг байхгүй байх гэдэг чинь хоёулаа нөгөө дундад ашигладаг дүрмүүдээр бичих юм биш үү? За эхлээд орчуулъя тий. Заашууд орчуулъя тий. Унтахаасаа өмнө гар утсаа оролдох нь нойр гингүүт алга болсон. За одоо энэ нойрныхоо үйл үгийг доороос олно шүү за.
их нь мэдээч хаалтны урд байхгүй байгаа юм чинь. За сөрөг нөлөө үзүүлдэг. Нараар жаргах гэж. За энэ Хегажидаг мэдхгүй байсан бол зүгээр л ингээл ингүүл гэж орчуулчих заяа. Угаасаа ингээд нар жаргах гэдэг үгийг зарим хүмүүс бол мэдхгүй байгаа шүү дээ, тийм ээ. За нар жаргах юм бол гэрэл бүдгрээд. За яг Кежида чинь сулрах. Тэгтээ бүдгэрхээр орчуулах нь. Яг л урдаа гэрэл байгаа юм чинь. Тэр ингээд тухайн үгтийг ингээд холбоо үгийг утгачлж орчуулж байгааз харж байна манайхаа. За энэ гэрэл энэ дээр яг Кежида гэдэг нь сулрах буюу бүдгэрэх. За бүдгрээд гэж орчуулах нь Сүмён хөрөмөн. За сүмён гэдэг чинь чам гэдэг үг шүү. Энэ ханзны үг шүү гэж яриад байсан тийм ээ. За одоо жишээлх юм бол одоо ханзны үг сайтай болно шүү. Ханзны үгийг л мэдчихэж би топик 4-өөс дэш авна шүү. Жишээ нь би энэ дэр сүгмён гэвэл гүн нойр шүү. Пүлмён гэвэл одоо нойргүүдэл шүү гэж яриад байсан да. Тэгмээ сүмён зүгээр л нойр. За нойрны гормон гэж юм тийм ээ. Чаянсрувке юу гэж байгаа. Байглаасаа, цаанаасаа, аянда гэж орчуулна. Энэ гурван янзаар орчуулдаг шүү за. Байглаасаа, цаанаасаа, аянда. Одоо жишээ нь солонгос байх юм бол ингээд аянда солонгосоор ярина гэвэл 한국에 살면 자연스럽게 한국말을 해요 гэж ярина шүү дээ. За нойрны гормон аянда гарч ирээд одоо гормон ялгараад гэсэн үг те. Нойрыг хүргүүлдэг. За энэ гээ хада ямар дүрмээ? Одоо та хэд ингээд 155 дүрмээ 10-10-аар нь үзээд надад шалгуулад ээ заяа. Өгүүлбэрчээ шалгуулад ээ. Тэгвэл энэ гээ хадаг бол шууд мэддэг болчихно. Хэрвээ энэ гээ хадаг мэдгүй байх юм бол гээ хадаа, дург хадаа эдрийг мэдгүй байх юм бол 52-ыг сайн чадахгүй. За энэ ямар дүрмээ? Тэгүүлэхээр. Тэгүүлэхээр болгодог, тэгүүлдэг, нойрыг хүргүүлдэг. Нойр хүргэх нөхцөл байдлыг бүрдүүлдэг гэсэн нэг тиймэрхүү утгатай. Ер нь бол нойр хүрэх гэдэг үгийг чамид хэлтаа гэдэг байна. Тэгвэл бас өөрөөр ингээд өөрөөр бас нэг хэлдэг штэ. Нойр хүрээд байна би унтлаа гэж тэгвэл юу гэж хэлэх вэ? Чамар цас. Тэгүнэ. За байж. Одоо энэ гурав ялгах хэрэгтэй сайн хардаа. Одоо чамал чада гэхчихэр юу юм? Чами ууда гэхээр юу юм? Тэ? Чами тэлда гэхээр юу юм? Энэ гурван холбоог ялгаж иж энэ тестийг хийх гэдэг штэ. Тийм ээ. За чамал чада нь юу юм? Унтах. Зүгээр л унтах. Чадаагаар л орчуулж штэ. Тэгээ унтахыг чамал чадаа гэдэг. Тэгвэл нөгөө хоёр нь юу юм? Чами ууда, чами тэлда хоёр. Нойр хүрж ийн. Зөв нойр хүрж ийн. За тэгвэл чами тэлда. Нойр хүрэх гэдэг. Одоо нэг тийм одоо амир ядраад байна гэсэн үг юм лөө. Нойронд автсан. Нойр одоо нойрсох, шууд нойрсох. Чами тэр уцаг цандруулсан. Яг зөв шууд унтцсан, нойрсцсан. Шууд унтцсан. Нэг тиймэрхүү утгаар байдаг байхгүй. Тэр шууд унтахыг хэлээд байна. Унтах, нойрсох. Нойр хүрээд ийн гэвэл одоо энэ чами уудагаар хэлээ шүү заяа. Чами와 너무 졸려 гэж өвшөлгээд идэв штэ. Тэрэн дээр чами уудаа, тийм ээ. За яаж ч энэ гурав жоохон ялгаатай байх нь шүү заяа. За шууд нойрсох гэвэл чами тэлда. За цаашаа явъя. Тэгээд нойрыг хүргүүлдэг буюу уугээ хандаатай адилхан байхгүй юу? Энэ дээр одоо энэ дээр нойрыг хүргэх нөхцөл байдалд хүргэдэг гэж байна. Одоо энэ ардаа гэрэл бүдгрээд ирэхээр нойрны одоо энийг сайн ойлгож уншин шүү. 52-ыг хэрвээ зөв хийх гэж байгаа бол хаалтны хойдлын өгүүлбэрээ 2 уншижээ заяа. За нар жаргаад гэрэл бүдгрээд нойрны гормон аянда хүрээд нойр хүргэдэг. Нойр аяндаа л нүдэ анилдаад эхэлдэг гэсэн утгатай. За цаашаа корона гэж ивэл энэ холбоос нь амар чухал те. Уртлынхаа юмыг ингээ пандеми буюу эсрэг утгыг илэрхийлнэ. Одоо ингээл гэрэл ингээд гадаа харанхуй болчоод миний нүд ингээ анилдаад байна штэ. Гэхдээ гээд ороод ирэхээр нөгөө нэг эсрэг ингээд гэрэл үүсгээд байвал гэсэн үг байхгүй. За одоо гэхдээ байвал ер нь ардаа жи анта, элсу овда, жи мутада эдэр авдээ шүү. Тэгэхээр эдийн цээжлээд авах юм бол 52-ыг сайн чадна гэсэн үг. Гэхдээ смартфон утсаа харах юм бол пүрэн бичи энэ юу гэж юм? Цэнхэр туяа тийм ээ. Цэнхэр туяа нойрны гормоныг одоо ялгаруулахад саад болдог гэж. За панхи хадаа чинь шууд үүлүүгээр ороод ирлээ шүү. За энэ үг ч гэсэндээ зөндөө таарлттай шүү дээ. Өмнөх 52-ууд дээр бас гарч ил байсан. За панхи гэдэг нь зүгээр саад. Тэгээ хадаа авчгаараа саад болно л гэж. Тэгэхээр ингээд саад болдог, тэгэхэд саад болдог гэж үчхээр нингосл панхи хадаа гэж үчдэг байна шүү дээ. Энэ ингээд солонгос сэтгэлгээ шүү. За тэгэхгүй бол монгол хүмүүс болохоор панхи хадаа гэж үчээд байдаг байхгүй юу? За гэхдээ яг хөө панхи хадаа бас болно. Гэхдээ тэр нь нэр үгэн дээр шүү. За нингосл панхи хадаа нь үйл үгэн дээр юм байна гэж бас цээжлэхгүй бол бас болдгоо шүү. За буруу бичээд байдаг байхгүй юу? За цэнхэр туяа нь нойр хүрэхэд цаад болдог. Тиймээс унтахаасаа 최소한 энэ юу гэсэн үг вэ? хамгийн багтаа заавалчгүй багтаа.
Болж өгвөл хамгийн багадаа цагийн өмнө гэж байна тий. Болж өгвөл хамгийн багадаа цагийн өмнө утсаа гингүү тий. Одоо энэ дээр зүгээр холбох нөхцөл. Холбох нөхцөл гэхээр нөгөө мёнсо дундаа авдаг дүрмүүд байхгүй мёнсо, тогбүнэ, тэшинэ, жианку гэл тиймэрхүү дундаа авдаг дүрмүүд. За имагэл тэткона хөгжим сонсох юм уу? Ном унших нь сайн гэж. Тэгэхээр утсаа оролдоод байх юм бол та шөнийн 2 3 унтах байхгүй юу? Утсаа орлоо гэвэл. За хий. Яаж ч тэр дээдлийн үйл дээдлийнх нь нэр үгийнх нь үйл үг нь гараад ирсэн тийм ээ. Гол нь таад зөв дүрмэл авчих юм бол тэгэл 10 оноо. За хариулт айлаарай. Би ингэж зэн зааж байгаа. Цагийн чооны смартфон томон цами Тэлжээ мод таагээ бичсэн шүү дээ. Тэлжээ анкэ гэх байсан юм болов. Тэлжээ мод таагээ. Бажа. За бажа алдсан байна шүү. Бажа сайн сонсоорой. Би графиктер нэг чухал юм зааж өгсөн шүү дээ. Гэхдээ энэ графиктэй холбоотой биш л дээ. Гэхдээ би графиктер ингээд тэгэхэд нөлөө үзүүлнэ гэд бичих юм бол энэ графикийнхаа шалтгаан дээр өндөр оноо авна шүү гэж ярьжсэн да. Тэр дүрмээ санаатах. Нөлөөний урд ямар дүрм авдیں۔ Нөлөөний урд ямар дүрм ав? Зөв. Ниндэ гэдэг дүрмийг нөлөөний урд авж байгаарай гэж яриад байсан да. Тэгвэл энийг санаж байгаа хүүхэд одоо ингээ өнөөдрийн шалгалт өгсөн хүүхэд энэ дүрмээр бичсэн бол өндөр оноо авахар байсан байна. Яагаад за нөгөө нэг буруу залгацсан тэлта гэдэг дээр ниндээгээ буруу залгацсан уу? Аха. За одоо дахиад яриад байж байгаа. Одоо эхлээд энийг ярихаас өмнө энэ хоёрыг бас ярих хэрэгтэй болчихно. За энэ хоёр бол мэдээж өөр дүрм тий. Дахиад нөгөө энэ зайн дээрээ алдах юм бол би 52 дээр ингээ 5 алдах гэдэг шүү дээ. За юу ч гэсэн эхлээд зайг нь яриад тэгж байгаа дараа нь тэр нөгөө тэлда гэж яриа. За ниндэ гэхэр тэгэхэд нөлөө үзүүлнэ. Угаасаа л автоматар ингээд тэгэхэд нөлөө үзүүлнэ гэж цээжилчих заяа. Яагаад гэвэл хаалтны хойно нөлөө байна шүү дээ. Тэгвэл нөлөөнийх нь урд авдаг дүрм нь байхгүй шүү дээ. Тэгээ бодолтой манайха. Тэгэхээр хэдүүлээ графиктер төгсгөл одоо ингээд өсгөд нөлөөллөө нэтрэгэл зөндөл ингээд биччихсэн байгаа. Тэнгүүд Жингаханандэ Ёнгхянал мичэн госруу буюудаа гэж бичиж идэг штеп. Тэгвэл тэр хэсгийг чинь энэ дээр 52 дээр аваачаад тавьсан ба штеп. Тийм ээ. Тэгвэл та хэдийг алдуулахын тулд юу хийсэн ба штеп. Уртлахын дүрмийг хасаа хийсэн ба штеп. За бас нэг ийм тактик байдаг штеп. Одоо та хэд ингээд 51 52-ын тактикаа үзсэн бол энийг бас мэдж байгаа. Ниндэ одоо ингээд ингэсэн байдیں۔ За уртлалт нь ингээд Тамберэг гинта авлаа. Одоо энэ нөгөө бичгийн 3 дугаар даалгавар дээр байгаа шүү. Тамберэг гинта чи юу лээ? Тэнгүүд хаалт ороод ирсэн байвал хойтлын үг нь алга болсон. Харин дүрм нь байна. Хойтлын үг нь алга болсон. Тэгвэл энэ Тамберэг гинта чи ямар холбоог үлээ? Тамхинаас гарах. Зөв. За би энэ дээр ингээд хоёр тактик хэлж өгсөн байхгүй. Гэхдээ дахиад хэлье заяа. Хэрвээ одоо энэ дээр болохоор ингэсэн байгаа юм. Ниндэ нь алга болсон заяа. Ниндэ нь алга болсон. Ёнгхян байна. Тэнгүүд энэ дээр болохоор ниндэ нь байгаа хэрнээ Ёнгхян нь алга. Тэгэхээр та хэдийн толгойг чи ингэж л ажиллуулах гэдэг байгаа байхгүй юу? Яаж ажиллуулах гэдэг вэ гэхээр за нөлөө гэдэг үгийг та ингээд одоо ингээд тактик болгоод хаалтны хойно тактик нь байдаг шүү гэж яриад байгааз. Тэнгүүд нөлөө гэдэг үгтэй ямар дүрэн багш ингээд хослуулад нөгөө чингүү мөмбөөр хэрэглээрэй гэдэлээ гэж санах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чингүү мөмбөв гэхээр ерөөсөө энэ хоёр нэг өгүүлбэрт хамт байх хэрэгтэй юмыг л чингүү мөмбөв гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр за хойно нөлөө гарсан байна шүү дээ. Тэгвэл багш нэр урд нь тэгэхэд буюу хад гэдэг дүрм аваарай гэж хэлсэн шүү дээ. Гэж санаж байгаа хүн бол хичээлээ үтсэн байна гэсэн үг. Харин за тэгвэл доотлох нь харъя. Тамхинаас гарахад гэдэг ингээ хад гэдэг дүрм нь байна. Гэхдээ нөгөө нөлөө гэдэг үг нь алга. Тэгвэл бид нар хойно юу гэж чив? Эсвэл тус. Энэ ниндэ гэдэг үгийн араас тус юм уу нөлөө заавал авдаг байхгүй юу? Тэгэхээр яах вэ? Одоо би ийм тест ороод ирсэн байлаа гэж бодъё. Тэгвэл төгсгөлийн таад юу гэж чив? Юуг сануулах гээд байгаа вэ гэхээр чингүү мөмбөв буюу тэр нэг өгүүлбэрт хоёулаа хамт явж идэг үгийн сан гэдэг юм. Тэгэхээр тамхинаас гарахад нөлөө үзүүлдэг гэвэл юу гэж чив? Тамберэгэнэндэ Ёнгхянал мичэндаа гэж төгсгсөн бол энэ бас оноо авна штэ. Эсвэл энэ штэ Тамберэгэнэндэ тууми тэнда гэж бичвэл энэ шууд бүрэн зөв өгүүлбэр байхгүй юу? Юу вэ гэхээр нэг л юм цээжилчих. Ниндэ гэдэг дүрмийн араас энэ зайтай дүрмийн араас нөлөө юм уу тус зайвал ордог. Тэгвэл та хэд штэ энэ нөлөө ороод ирсэн байгаа юм чинь багш нөгөө ниндэ гэдэг дүрмийг аваарай гэжсэн штэ гэж санах хэвээр. Тэгвэл сүүлэгтэр нь одоо энэ тест ороод ирвэл ниндэ гэдэг дүрм нь ороод ирсэн байна. Гэхдээ нөгөө багш нөгөө нөлөө тус хоёрыг аваарай гэсэн тэр нь байхгүй болсон байна гэд санах хэвээр байхгүй юу. Тэгэхээр эний чинь тактик гэж яриад байгаа юм.
Тэгэхээр одоо иймэрхүү доотлын тестэн дээр бол тамбергэнэндээ тууми тэнда гэж бичсэн бол шууд 5 оноо. Иймэрхүү. Тэгэхээр ер нь бол ингээд энэ хоёр нэг өгүүлбэрээс салаад хоёр тусдаа явж гин гэж байхгүй шүү. Нэг өгүүлбэр дотор хоёулаа хамт явж гин гэж ойлгож байгаа. Тэгэхээр уул нь ниндэ гэдэг дүрмээр бичсэн бол өнөөдрийн шалгалтын дээр 5 оноо авах байсан байна. А хэрвээ энийг нийлүүлээ бичсэн бол 5 оноо чинь 0 авах байсан байна. Яагаад вэ гэхээр нийлүүлээ биччихвэл юм л да гэдэг ийм тайлбар хэлдэг дүрм баггүй юу? Одоо би жишээ нь ядраад байна л да эртунтия инээдрэ гэж ярил ном пигүн ханандэ илжиг цаажаа гэдэг ч юм уу тэгж яриа шүү дээ тийм ээ. Тэрийг бол зайгүй бичих байхгүй. Тэгэхээр одоо та хэд вэ шүү дээ 7 сарын шалгалт 10 сарын шалгалт өгөх гэж байгаа хүмүүс ерөөсөө л энэ ниндигийн араас нөлөө тус 2 байнга орд юм байна. За тэгвэл хойдолт нь нөлөө тус 2 нь байж байвал за нөгөө ниндэ гэдэг дүрм налга болсон байна гэж санаж ах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү юмыг л чингүү мөнбоб гэж хэлээд байгаа шүү. Нэг өгүүлбэрт хоёулаа хамт байх хэрэгтэй юмыг л чингүү мөнбоб гэдэг. За. Тэгэхээр ниндэгэр бичих байсан байна. За одоо дахиад нэг юм ярих хэрэгтэй болчлоо. За тэлдээгээ доороос олоод ирсэн тийм ээ. Нөгөө нойр хүрхийнхээ нойрсох гэдгийнхээ үйл үгийг олоод ирсэн. За тэгвэл одоо энэ дээр пүлгүүчиг рилийг мэдчих хэвээр. Энэ ямар дүрм юм? Одоо нөгөө илээ гэхүүгээс бас бодох хэрэгтэй болсон байна шүү дээ. Энэ дээр өнөөдөр бол одоо дөрмийн бус илийг мэддэг хүн л хийж чадсан байна. Мэдхгүй хүн бол хийж чадхааргүй байсан байна. За дөрмийн бус ил дээр яадаг вэ хэдүүлээ? Б-гэр гэсэн нөхцөл Өвөр гэсэн нөхцөл, инэр гэсэн нөхцөл залгуул гэдэг. Одоо болохгүй бол ингэж ажил. Гэн. Тийм ээ. Б-тэй нөхцөл гэдэг чинь ившида, имнида эдрийг хэлээд байгаа. За, өвөр гэсэн нөхцөл бол замбрааг гэх байгаа. Одоо тэр Солонгос хэлний 304-ийн бараг 200-ийн өвөр гэсэн нөхцөл байгаа. Тийм ээ. За, тэгвэл инэр гэсэн нэг мэрсэр одоо дүрмүүд байна шүү дээ. Индэ, тий? Инэр гэсэн нөхцөл одоо нэ юу мэ юу гэлээдэг шүү дээ. Одоо жишээ нь цай сааны юу сайхан амьдарч ин шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэрний ил нь алга болсон байгаа зү. Өөр чи юу гэж ярих юм? Чимиг гэн үнэ юу гэвэл сонирхолтой тоглож ин шүү, зугаацч ин шүү гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ энерги нөхцөл нэг цөөхөн ид байгаа. Тэгэхээр энэ гурвыг л залгаж байгаа тохиолдолд илийн гэнэ гэдгийг бүр маш сайн зэжлэх хэрэгтэй. За тэгвэл нойр хүрэхэд сөрөг нөлөө үзүүлдэг юм байна. Утас чинь, гар утас чинь. Тэгвэл юу гэж бичих юм? Гэх юм уу, гэхгүй юм уу? За хардаа дөрмийн хардаа гээхэр вэ нү гээхгүй вэ нү? Гэн. За тэгэхээр яг тэнэн дэ гэж бичгээр ингээд болоо. Ингээд бичгээр юу гэж байна? Гар утас чинь нойр хүрэхэд нойрсоход сөрөг байсан шүү хойдолт нь. Сөрөг нөлөө үзүүлнэ. Зүг байна уу? Зүг байна. За тэгвэл өөр дүрм бичсэн хүн байна уу? Өөр нь энийг л санаад бичсэн бол шууд 5 оноо байна да. За. Зэ авсан юм уу? Зэ авсан. Нойр хүрэхгүй. Ан удаагаар бичсэн байна те. За хараа те. Бичээд үзээ те. Чами ан удаа дээр ан унан дэ. Нойр хүрэхгүй байхад байж болох юм байна. Энэ 5 оноо авч байна. За өөр хөлөр байна уу? Өөр энэ ниндэгээс өөр дүрм авсан хүн байна уу? Гол нь зайлтай шүү, зайтай шүү. Диосиги чухал шүү. Диосиги гэдэг чинь зайг хэлээд байгаа шүү те. Зайл чухал энэ дээрээс. Гэхдээ Тилдагийнхаа илийг бол шууд 5 оноо ойлж. За өөр дүрм бичсэн хүн байна уу? Өнөөдрийн шалгалтын дээр. Баггүй юу? Чамдэж анке гэж бичсэн чинь буруудсан л юм. Тэр чигээр тий. Тий, зааж хараа тий. Нойр хүрэхгүй. Мутаге гэсэн. Тилжи мутаге. За инхээр хараа тий. Мутаге. За яг хоо энэ бол 2 3 оноо авахар л юм. Гэхдээ энэ дээр нөгөө гээ авчаад пүжон жогн ёнгхян гэхээр буруу болчихж байгаа. Одоо энийг би яагаад буруу гэдгийг нь би баталж өгье заяа. Одоо хардаа гээгийн араас гээ гэдэг дүрмийн араас заавал үйл үг юм уу? Үйл үг бичих хэрэгтэй байдаг байхгүй. Жишээлх юм бол заяа. Одоо ингэдэг штэ. 현명하게 해결하다. Ингүүл юу гэж байна? Ингүүл юу гэсэн холбоог гарч ирж байна? Энэ буруу юм байна шүү. Тэлжи мутаге гэд ер нь оноо авахгүй юм байна шүү. За. Яагаад гэсэн бол байж гол нь тэр пүжонжогтойгоо нийлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд би та хэдийг хэлээд байсан шүү дээ. Бичсэн өгүүлбэрээ пүжонжогны ёнхянтайгаа нийлүүлээ уншичвал таны зөв буруу нь яг тэр секундын дотор мэдэгддэг байхгүй юу? Одоо яагаад энэ гээгэр бичсэн буруу гэдгийг би тайлбарлах гэдэг шүү дээ. Яагаад гэвэл энэ гээ гэдэг дүрмийн араас үйл үг ордог байхгүй юу? Жишээ нь энэ холбоог орчуулж чадчихна уу? Одоо 3 4 төвшин тэнцэх хүмүүс энийг шууд мэднэ дээ.
ухаалгаар яах гэж байна. Шийдэх. Ухаалгаар шийдэх. Тэгвэл энэ г гэдгийн дүрмийн араас заавал үүлэг ордог штэ. Одоо шинэ бид нар хоол идэхдээ машигэ тийсэё гэж хэлдэг үстэй. Тийм ээ? Тэр чинь л байхгүй юу? Тэнгүүд чи одоо ингээд тэлжи мутаагэ гэж хүчингүүдээ бүжөөн зөгийн юм хянг чинь үүлэг юм уу? Үгүй штэ. Нийлээд тэр хоёр нийлээд юу юм? Хоёулаа нэр үг байгаа. Одоо яг нэг бүжөөн зөгийн гэдэг чинь ингээд сөрөг гээд тэмдэг нэр болоод Ёнхян чинь нөлөө гээд нэр үг байна. Тэгвэл энэ ард нь бичих үгээ бодож юу нөхөх тест хийдэг байхгүй юу? Яагаад энийг тайлбарлаад энэ вэхэр энэ чинь ингээд хоёрыг үлэг бичээд 10 оноо юм чи маш чухал юм байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ г гэдэг дүрмийн араас хүн үйл орно шүү гэж бодоорой заяа. Одоо жишээ нь за ингээд ухаалаг шийдэх гэл ингээд биччихдэг байх хэрэгтэй байхгүй юу? Эсвэл өөр одоо жишээ нь юу гэдэг лээ? Одоо Нинжонга за би аль болох шинэ үг бичиж байгаа шүү. Нинжонгагийн тэхаадаа гэвэл ойлгож байна уу? Ингээд холбоог үүсгээд цэжлээ дээ. Энд чинь ингээд уртлынх нь тэмдэг нэр дээр үйл үг залгахаараа г-гэр холбогддог байхгүй юу? Тэмдэг нэр дээр үйл үг залгасан байгаа зү. Нинжон хадаа хүүтэн үндэ, хёмён хадаа ухаалаг хоёлаа тэмдэг нэр байгааз. Тэнгүүд тэхаадаг мэдхүү. За энэ бас гоё чухал холбоог биш үү? Бичиж аваарай. Хүүтэн хүндий харьцах гэж байна. Тийм. Хүүтэн хүндий хандлага тийм харьцаа хандлагыг гаргахыг Нинжонгагийн тэхаадаа гэдэг байхгүй. За тэгэхээр өнөөдрийн шалгалтын дээр тэлжи мутаагэ гэж утсан бол за яг нэг оноо авч болох юм. Ядаж тэлтэйгээ бичсэн байна тийм ээ. Тэгээд 4 нь буруу байна. Тэгэхээр нэгхэн оноо гэдэг чинь 5 онооноос нэгхэн оноо гэдэг чинь хайрын бицтэй. Яагаад буруу вэ гэхээр г нь буруу байна. Тэр г гэдэг нөхцөл нь буруу байна. За өөр дүрэн бичсэн хүн байна уу? Өөр дүрэн бичсэн хүн байна уу? За одоо нэг юм бүр ингээд толгойдоо суулгаж авна штэ. Нөлөө гэдэг үг орсон л байвал урд нь ниндэ гэдэг дүрэн байхгүй байж болохгүй. Дээрэс нь ниндэ гэдэг дүрм орсон л байвал хойдолт нь одоо заримдаа хойдол нь алга болчихдээ штэ. Ингээд нэг цэг тавиад ингээд өгүүлбэрийн төгсгөл нь алга болчихдээ да. Тэгвэл ниндэ гэдэг дүрм орсон л байвал тус юм уу? Нөлөө эсвэл пэрүү хада энэ гурван үг байхгүй байж болохгүй. Овсумён андэнда. Овсосоно андэнда. Тэ? Тэгэл зэчилчих. Тэгэх юм бол нэг тактик сурчиж байгаа. Дахиад нэг дараа нь нэг иймэрхүү 52-ыг шууд чадна гэсэн үг. Ялсан уу? За цааш явъя. За тиймээс за сүүлийн үлрээ дахиад уншъя. Нөгөө нэг юу яасан штэ. Цэнхэр туяа. Нөгөө уцны чинь цэнхэр туяа нойр хүрэхэд цад болдог гэд ярьсан тэгснэ. Тиймээс ундахаасаа боолж өгвөл нэг цагаас өмнө нэг цагийн өмнө утсаа гингүүдээ холбох дүрм орж ирээд хөгжим сонс гээд өөр нөгөө нэг юу гоё юунууд хэлээд штэ. Юу хэмдэ? Аргууд тий? Чуун яг зөвлөгөө хэлээд штэ. Өөр зөвлөгөө хэлж байгаа юм чи энэ дунд ямар дүрм орох вэ? Өөр зөвлөгөө хэлж байгаа юм чи энэ дунд ямар дүрм? Би олгоод биш хийхгүй. Пужи малгүй гэж бичсэн. Зөв яг зөв. Пужи малгүй 5 оноо авч байна. За өөр. Яг бол жи малгүй чинь нэгийг хориглоод нөгөөхийн санал болгож байгаа дээр жи малгүй гэдэг дүрм ордог үстэй. Одоо би та хэд одоо шууд ингэ жишээ хэлэх юм бол хужуэ кажи малгүй мигүүгээ казаа юу те? Австрали явуулгуу юу яа? Америк яваа гэд. Тэгвэл тэр яг зөв биш үү? Жи малгүйгаас өөр дүрм бичсэн юм байна уу? Зөв. Пунан тэшний бас 5 оноо авч байна. Ингээд өөр дүрмүүд чинь бас болно шүү дээ. Заавал жи малгүйгээр бичсэн байх албагүй. Яг бол пунан тэшнэгээр бичвэл бас 5 оноо. Яагаад вэ гэхээр тэр тэшнэ гэдэг дүрм чинь оронд гэдэг дүрм шүү дээ. Тэгэхээр утсаа харахын оронд хөгжим сонсоо болж шүү дээ. За өөр дүрм байна уу? Пунан тэшнээ бас 5 оноо авсан байна. Дандаа л 3 дугаар шатны дүрмээр хөвчүүлсэн шүү дээ. Башаа нэг сони битээ. За хэл. Уцаа унтраагаад гэж бичсэн чинь унтраах гэдэг үг нэг буруу бичдэг юм шиг санагдаад тэгвэл пойжи антурог хагуу магуу. Жоо уртсагчиж уулын зөвл явсан байна штэ. За яга юу пуида вэ? Пуида болохгүй шүү. Пуудагаар бичих байсан те. Яг го пуида ч харуулах үзэгдэх штэ. Тэгмэд за пужи антурог гэвэл бас болно л да. Харахгүй байхаар хөгжим сонс байж болно штэ. Пужи анке харахгүйгээр хөгжим сонс байж болно. Пужи малгүй харалгүй. Энэ бол хориглож байгаа дүрм тий. Энэ жи малгүй ч ерөөсө нэгийг хориглоод нөгөөхийн санал болгоход. Жишээ нь ингээд юу гэдэг нь тий. Кола машиж малгүй имьюс машаа. Имьюс чинь бас ундаа болчих юм тий. Зүгээр мүл машаа гэдэг ч юм тэгж ярьдаг шүү дээ. Өөр ямар пунан тэшний. Энэ тэшний бүр гоё юм байна да. Буцаан харахын оронд тийм ээ.
бас ингэж бас биш болох юм. 포기보다는 энэ 보다는 гэж ямар дүрм вэ? 기보다는 гэж ямар дүрм? Энэ болохоор яг зөв. Тэхээс илүүтэй. Гэтэ энэ амар урт үчигч байгаа. Нэр үгэн дээр бол буудаа штэ. Энийг бас цээжлээд авчаарай. Нэр үгэн дээр бол зүгээр наабуда надаас илүү гэж ярьдаг штэ. Тэнгүүд чи үйл үгэн дээр болохоор 기보다는 гэд ингээд зайхгүй гэрччихтэй шүү за. Тэгэхээр уцаа үзэхээс илүүтэй. Уцаа үзэхийн оронд уцаа үзэлгүй. Уцаа үзэхгүйгээр гэд эднэр энэ таван дүрмийн аль нэгийг бичсэн хүн таван авах байсан байна. За уул намархан л үлэхтэй байсан ба шүү дээ. Нөх уртын бичүүлэхээр хөрүүлсэн ба шүү дээ. Тийм ээ. За гарах руугаа. Багш асууж гоо. За. Сайн нөгөө та пожи анке гэдгийгсэн шүү дээ. Аха. Имагт хэдтан нийлээл ингээд шууд ингээ үлгүүр орж ирж байгаа. Анкегийнхаа ард имагт хэдтэн шууд нийлээд үүлүүгээр орчих юм уу тий. Гэхдээ ер нь бол пожи анке гэжснээс фунын тэшнээ пожи малгүй хоёр нь нэлээд зөв байгаа даа байхгүй юу? Дээрх төр болохоор би бас нөгөө нэг юу мод хагэ гэдгээр авцсан болохоор асуугаад байгаа юм байна. Тийм ээ. Гэхдээ ер нь бол G-гээс илүү G малгүй нин тэшний хоёр нь илүү тохиромжтой шүү заа. Яагаад гэхээр тэр G чинь ингээд тихгүй байхаар анхаарах хэрэгтэй. Одоо G анке гэд биччихвэл ингэхгүй байхаар тихгүй байхаар анхаараарай, бодоорой гэдэг нэг тийм утгаар орж ирдэг байхгүй юу? Тэр нь бол ажиглаад байгаа тийм бүх текстүүд нь төгсгөлийн одоо ингээд ямар ч сонсог унших юм дээрээс хамгийн сүүлийн хэсэгт нь анхааруулсан зөвлөсөн хэсэг нь ороод эхний хэсэг дээр нь оршил хэсэг нь ороод багш байгаа эднэрийн одоо нэг сэтгэлгээгээр. Тий. Тэгэхээр энд Г гэдгийг дээр авах нь бол буруу, доор авахд анхааруулсан байдлаар утас үзэхгүйгээр үзэхгүйгээр гэж орчуулах байхгүй юу? За тийм л юм шүү. Тэгэхээр яг болохын үед бол болно л доо. За дараах нь. За график харъя. За график бол бас л өмнөхтөгөө төстэй л юм байна. Гэхдээ одоо харьцуулж бичэндээ. За шууд бичээ да. Косан за эхлээд харъя. Об гэдэг нь юу вэ? Авахаар яадаг вүлээ? Яадаг вүлээ гэж асууж байгаа нь та ханзны үг мэдж байгаа болохоор ер нь бол хэлж чадна. Жишээлх юм бол энэ ино гэж гараад байсан тийм ээ. Өөрчн оошижаан гэж гараад байсан. Яг би эхлээд шинэ үгтэй болгохын тулд ингээд таадыг шинэ үгтэй болгохын тулд орчуулж байгаа шүү. Тэр тэргүй таад өнөөдөр об гэдгийг мэдхгүй бичсэн ч болно шүү дээ. Тийм ээ. Яг л графикийн шинэ үгийг би мэдчих албагүй байхгүй юу? За энэ гурав жишээ нь юу гэж байгаа лээ? Нэг ядаж гурван шинэ ханзны шинэ үгтэй болчих. Энэ гурав юу гэж байгаа лээ? Загсны. Оо яг зөв. Загсны аж ахуй оошижаан гэхээр загсны зах обу гэхээр загсчан ино гэхээр оо зөв хүн загас буюу усын дагна. Тэгэхээр үгээ дунд чатны 3-аас 4 дахь шатны үгийг ингэж л хурдан цээжилдэг байхгүй юу? О залгсан бол нэг бол хил үгтэй холбоотой үг байгаа, нэг бол загстай холбоотой үг байгаа. Тэгэхээр энийг чи ингээд өдөр тутмын ингээд нөгөө митинг дээр чи хэлээл байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийгэ бишиж аваад байсан хүүхэд бол энэ об гэдгийг бол ойлгосон л байгаа, тийм ээ. За. Гэхдээ өнөөдөр энэ об гэдэг нь юу гэсэн үг нь хамаа байхгүй. Гол нь л нөгөө нэг дунд нь ингээд эсрэгээрээ эсвэл ингээд тэгсэн бол мөсөн бол гэдэг дөрмөл авсан бол тэгэл болчихно доо. За гэхдээ юу ч гэсэн нэг шинэ үг бичээд авчаарай. Загсны аж ахуй гэж шүү за. За. Загсны аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ. 생산량. За энэ дэр үйлдвэрлэлийн хэмжээний өөрчлөлт. Загсны аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээний өөрчлөлт. За чусаг хигванаас эхэлнэ. За шууд бичье. Одоо вангуужи дээрээ шууд бичээд үзье. За чараа. За энэ вангуужи хэрвээ таад ингээ компьютер дээрээ шууд Word дээр шивэе гэж бодож ивэл юу ягаарай. Topics-ийн группээсээ файл дотроос нь ингээ вангуужи татаарай заяа. Эсвэл зүгээр цаасаа хийвэлж жагаад вангуужийнхаа цаасыг хийвэлж жагаад дээр нь бичиж гэж бодож ивэл юу Google дээр зүгээр вангуужигээ бичгээд гараад ирнэ дээ. Тийм ээ. За шууд бичье. Эхлээд чусаг хигванаас эхлэе шүү. За энэ ч одоо edit хийж болохгүй. За даах. За чусаг хигван юу гэж харъя.
고상수상연구원. 자, энэ дээр Эс авчна. За, хоёрдугаар нүднээс эхлэе шүү хараарай. Сусан гэдэг нь бас мэдхүү. За энийг заавал орчуулаад ахаалгүй дээ. Гэхдээ энэ нөгөө усны аж ахуй, далайн аж ахуй гэсэн үг шүү. За судалгааны төвөөс. За одоо дээдлэн гарч авчи. Коsan시 Косан хотын загсны аж ахуй. Энэ үгүүдээ мэдэхгүй гэж болно уу? За үйлдвэрлэлээ зөв бичээрэй. Дээрээсээ бас буруу хараад идэв шүү. За үйлдвэрлэлийн хэмжээ, 변화, өөрчлөлтийн талаар 변화에 대한 за 대한 조사이다 гэж шууд дуусгач. Энэ бол нэр үгээр дуусгаж шүү заяа. Нэр үгээр дуусгаж байгаа болохоор 대한 гэж бичнэ. Энийг бас анзаараарай. За 20 дахь үйлрэл яаж эхэлдэг вүлээ? За шууд нэг бүтэн ингээ график бичээтэй тийм ээ. За 조사 결과에 따르면. За зарим хүүхдүүд илрэл дарамян гэж бичээд идэв шүү. Тэгвэл буруу шүү заяа. Заавал дарамян байх хэрэгтэй тийм ээ. Аас үзүүл гэдэг нөхцөлд бичиж штэ. Тэгэхээр энэ дээр 2 дугаар өгүүлбэрээс ахуулаад ингээл дөрмө орж ирж гэнэ гэсэн үг байхгүй. За одоо эхний ихээ энэ за тонуудаа хараа тий. Тун. Энэ нэгж нь хамгийн чухал шүү заяа. Тун гэж үс үг юм. Энэ тон гэдэг нэгжийг аваагүй бол та энэ ихний тон дээрээ 10 оноогоо авч чадахгүй шүү заяа. Одоо 3 дахь график гэдэг чинь энэ хэсэг дээр 10 оноо аавна. Дараагийн энэ ожинотой хэсэг дээр энэ ожино мөлчи гэдэг чинь загсны нэрүүд нь шүү дээ. Тэгвэл энэ хэсэг дээр 10 оноо аавна. Тэгээд сүүлийн шалтгаантай хэсэг дээр 10 оноо аавна. За тэгэхээр энэ тон чинь яаж төгсөж чинь гişгээр төгсөж чинь үү гэвлэгшээр төгсөж чинь үү? Тэрийг л харж байгаа. За гэвлэгшээр төгсөж чинь тий. За шууд бичээ. 2022 онд. За шууд оноо бичлээ. 2022 онд яне. За хэдэн тонн байсан? 10,000 тонн байсан юм шүү дээ, тийм ээ. За 1만. За энэ дээр зай авна шүү. За одоо тон дээр ямар дүрмийг авахыг хараарай. Тун гэдэг чинь ингэж бичигдэн тийм ээ. За сайн харъя шүү. Тэгээ гэвлэгчээр төгсөж байгаа болохоор энэ дээр дүрм авъя. Ямар дүрм авах вэ? 이었다면 10,000 тонн байсан бол за дараагийн оныг харъя. 2024 он 2 жилийн дараа юм байна. За 2년 만에 гэж бичиж болно. Ингэх юм бол 2 жилийн дотор гэж байгаа юм. За энэ зай авна шүү. Ингэж зай авна шүү. 2 жилийн дотор. Эсвэл 2년 후에 гэж бичиж болно. 2 жилийн дараа. За тэгэхээр 2 жилийн дараа гэж бичгээр 2024 оныг бичих шаардлага байгааз. За 6,000 юм байна. 6,000. За 6,000-ийн хараас дахиад тонн аавна. За энэ зайнуудын цай хараарай. За тонн авъя. ton으로 약 40%. За 40% бичсэн ч болно, бичгүйсэн ч болно. 40%-аар буурлаа гэх үү, 40% боллоо гэх үү? За энийг юу гэж утсан? 40%-аар буурлаа. 40%-аар буурлаа. Эхлээд тооны тэё. Тийм ингэ биччихье за. Тонн болж тийм ээ. 6,000 тонн болж одоо энэ дээр 40% бичлээ. 40% зай авна шүү. 40% бичлээ. Процент чи ихшгээр төгссөн үг шүү. Одоо та хэд ингэ тэр тэргүй график бичиж ижил тэнцэх хэмжээ энэ хувь нь ихшиг юм биш үгүй сайн зэжлээрээ заа. Руу тэгээд камсвэдтаа гэж явчих тийм ээ. Буурлаа. Энэ дээр бол огцон гэдэг ах шаардлага байхгүй. За одоо энэ хардаа энэ цэгийг харж байна уу? Зураасны гадна талд тавигдсан шүү. Даа дотроо тавьж болохгүй, хамгийн урд тавьж болохгүй гэдээ яриад байсан. Одоо энэ ингээд автоматар ингээд компьютер дээр шивж байгаа болохоор ингээд гараад ирлээ шүү дээ. За урагшаа явъя. Хоёр дахь график руу оръё. Эхний график дууссан. За 중류별 гэдэг үгээр эхэлж болохгүй. Энэ 중류별 гэдэг чинь болохоор юу гэсэн үг юм? Төрөл тус бүр гэж байна те. Төрөл тус бүрийн үйлдвэрлэлийн хэмжээ. За харъя. За нөгөө төвөр гээд эхэлчих тийм ээ. Эсвэл кирэгүүгээд явчих бас болно. За төрөл тус бүрээ бичье. 중류별 생산량을 보면 자 ингээл биччихье тийм ээ. Үйлдвэрлэлийн хэмжээг харвал гэж байна тийм ээ. За одоо ижил хугацаанд гэж явна. Биш вэ? 10 жилийн хугацаанд гэж бичих юм байна. Яг л ижил хугацаа биш шүү дээ. Энд чинь 22 он, 24 он, энэ чинь болохоор 14 он. Тэгэхээр 10 жилийн хугацаанд гэж биччихье заяа. За өөжинөө огцон буурсан юм байна. Энэ дэр эсрэгээр гэдэг дүрм хэрэглэхгүй болохгүй юм шүү. Ягаад вэ гэхээр
Энэ нь огцон буурсан байхад энэ нь зүгээр л багаар өссөн байна шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр 오진어는 чинь загсны нэр юмч орчуулахгүйгээр явчих. 오진어는 биш ээ. 10 жилийн хугацаанд 10년 만에 10 жилийн дотор за 오진어는 огцон буурхыг юу гэдэг? 급격히 감소하다 байж болно. эсвэл за шууд богинохноор нь биччихье. 급감한 반면 тийм ээ. огцон буурсны эсрэгээрээ за одоо 멸치가 бичье. 멸치 чинь бас л загсны нэрээр шүү дээ. 멸치와 гээ явчих те. 고등어는 яасан? багаар нэмэгдсэн юм байна. За багаар нэмэгдэхийг юу гэж бичих вэ? 소폭 гэж бичнэ тийм ээ. 소폭 증가했다. За ингэж болоо. Энийг яг жоохон уртсгаж 증가한 것으로 나타났다 гэж болно. Тэгэхгүй байсан ч болно. За болчлоо. За ингээ эхний хоёр график дуусаад 20 оноо авчлаа гэсэн үг. За ер нь бол ингээд дээдлийн тоо бол амархан хэсэг шүү дээ. Одоо үлдсэн 15 10 оноогийн энэ шалтгаанаас авъя тийм ээ. За 이러한 변화 원인으로는 두 가지를 들 수 있다 гэж бичиж болж байна. эсвэл 이러한 변화 원인으로는 гээл эхлээл шууд косан ши гэдгээ бичиж явчих. Тийм ээ. За тэр хоёрыг дурдж болно гэдэг нь хамаагүй урт юм чин. Аль болох 300 ингээд тулгаад дуусгая л да тийм ээ. Тэгэхээр 이러한 원인 бол 원인оор нь бичиж шүү. 원인으로는 두 가지. За энэ 가지가 бас зарим хүмүүстүүд буруу бичээд хэлээ шүү. За ингэж бичдэг шүү дээ. За тэгээ энэнийхээ араас илрэл аавна. Ягаад гэвэл би телсүү идэх авах гэж байгаа болохоор хоёрыг дурдж бол. За тэгэнгүүтээ үүсөө навчий заяа. Юуны төрөнд. Уул нь ингээд график бичгээд 15 минут шүү дээ. За ко산시 인구. 인구 дээрээ доошоо сум заасан хажуу тишээ сумтай. Энэ хоёр сумыг ойлгочиход л болно. За хажуу тишээ заасан сумн дээр ямар дүрм авдаг вэ? 면서 авч болно, 미루 авч болно, 의미루 гэдэг дүрм чи хасаасаатай адилхан шүү заяа. За тэгээ 기대문에 авч болно, руин에 авч болно. За тэрийг таад ингээд нөгөө бичгийн нэгээс 30 хичээлээ 10-аас хараарай заяа. Гол нь тактиктай хичээлээс хараарай за. За цаашаа явъя. 고산시 인구가 яагаад 인구가 болгож байгаа вэ? 인구 гэдэг үгийг яагаад 인구가 болгож байгаа вэ? Энэ дээр хүртэл ингээд оноо аав шүү дээ. Хэрэв би ингүй чигээр бичвэл оноох асуулна. Тийм ээ. Яагаад вэ гэхээр би араасаа үйл өгч байгаа болохоор 감소함이로. За энэ юу гэсэн үг вэ? 미루 нь ямар дүрм бэ? 미루 нь ямар дүрм бэ? Учраас яг зөв. Тэгэхээр буурж байгаа учраас. За асуу. 감소했디미로 гэж бодох уу? Өнгөрсөн цаг дээр. За энийг бол өнгөрсөн цаг дээр заавал бичиж тахалгүй. За 감소하даг би дээр ашигласан юм чинь. 감소하даг дээр ашиглах нь ашигласан тий. Гэхдээ яг дахиж ашиглаж болно. Энэ дээр өөр жүрөө тэлтаагаар бас бичиж болно. Ер нь жүрөө тэлтаа жүлдаа бас адилхан үг шүү. За 감소하다гаар нь бичээд зүгээр буурж байгаа учраас хүн амн буурж байгаа учраас гэж явчих заа. Яагаад ингэж учраас холбоод байгаа гэхээр хажуу тишээ заасан сумтай байсан болохоор. За загсны аж ахуй эрхлэгчид 중사자 гэдэг нь аж ахуй эрхлэгчид. За тэгээд энэ дээр бас суга гэж бичнэ. За одоо энэ дээр 감소하다 авахгүй. Ягаад гэвэл би урдаан 감소하다 авсан чи одоо энэ дээр арай өөр үг авах хэрэгтэй. Тэгэхээр загсны аж ахуй эрхлэгчид буурж байгаа юм байна. За 업 종사자들이 종사자 수도 окей тийм ээ. тоончос. За одоо жүрөө тэлтаагаар биччихье тийм ээ. За одоо жүрөө тэлтаа дээр зүгээр жүрөө тэрөддаа гэж дуусгаж болох уу? Болохгүй. Яагаад гэвэл энэ шалтгаан учраас. Шалтгааныг яаж төгсгдөв? 기대문이다гаар дуусгаж болно. За жаараа буурж байгаа учраас засны аж ахуй эрхлэгчид ч бас буурсан учраас за энэ дээр учраас авахгүйгээр арай өөрөөр буурахад нөлөөллөө гэж бичье. За одоо нөгөө саяныхаа юмыг бодно штэ. Жүрөө тэлтаагийн ил гээхдэггүй юу? Саяны нөгөө би нөлөөг зөндөө ярьсан да тий. Ягаад гэвэл тэр шалтгаан дээр нөлөө үзүүллээ гэж авах ч юм уу? Эсвэл 기대문이다гаар төгсгөх ч юм уу? Эсвэл нөгөө 큰 원인 중에 하나 тий том шалтгааны нэг нь боллоо гэдэг өгүүлэр авч ижил шалтгаан чинь сайн болж ийн гэсэн үг. Тэрнээс ш жүрөө тэроддаа ч юм уу эсвэл жүрөө тэн госруу натанаддаа гэж хичвэл зүгээр л хуулан бичлэг шиг болж байна гэсэн үг. За яг гэж дуусгах уу? Саяныхаа дүрмийг авчи тий. Жүрөө тэлдаагийн илийг гэлээ жүрөө тэнэн гэчээ зэ авлаа д 영현을 미쳤다 гэж. 미친 것으로 나타났다 гэхээр урт болох гээд байна.
мечетта гэж. За ингээд дуусаа. Эхний шалтгаан дээр оноо авж байгаа юм нь энэ төгсгөл нь шүү заяа. За улаанаар биччихье. Энэ хоёр шүү. Ингээл эхний шалтгааныхаа би 7-8 оноог авчлаа гэсэн үг. Одоо үлдсэн шалтгааныхаа 7-8 оноог авчи. Ер нь шалтгаан өндөр оноотой байдаг шүү заяа. Тооноос эхэллөө. Тэгэхээр ингээд шалтгаанаа сайн биччих юм бол бас сайн гэсэн үг байхгүй юу? За одоо сүүлийн үгэлэр. Угаасаа одоо ингээд ганцхан үгэлэр байгаа шүү дээ. За тэрийгээ дахиад ми рүү авч болохгүй. Яагаад вэ гэхээр би энэ дээрээ ингээд мө рүү гэдэг тэр ухраас гэдэг дүрмийг авсан учраас одоо энэ дээр дахиад ухраас гэдэг дүрм авч болохгүй. За жигүү унаанхаа юу юм? Нэг бичиж аваарай. Дэлхийн дулаалал гэдэг сэдв ороод ирж магадгүй шүү гэж яриад байгаа штэ. Бичиж аваарай. Дэлхийн дулааллаас үүдэн пада унду. Далайн хэм. За нэмэгдээд. Ингээд энийг бол зүгээр нэмэгдээд гэж холбочих. Эсвэл нэмэгдэж байгаа төдийгүй буюу элбу маань анираагаар бас холбож болно. Ер нь бол нэмэгдээд гэж холбочих заяа. Чагаавн падаасоо хүүтэн далайд санан өөжинө сальдаа байна шүү дээ тий. Сальдааг илгээгдсэн байгааг харж байна. Хүүтэн далайд амьдарч байгаа өөжиногийн үйлдвэрлэл багассан юм байна. За одоо энийг зүгээр багассан гэж хэлж болохгүй. Тэгээд би энэ дээр жөрөөт хэлдэ камсуада ашигласан учраас одоо энэ дээр жүлдэ ашиглаж болно. Тийм ээ. За тэгээд тэн дээрээ жүлдэ дээрээ одоо нөгөө том шалтгааны нэг нь боллоо гэдэг үгэлрээ авчрах ч юм уу? Эсвэл за арай өөр үгэлэр. Гол шалтгаан гэж харж ийн марж ингээд тусахч бас болно. За яаж ч энэ дунд нь арай өөр дүрм авъя. Ми рүү авч болохгүй. Нэг ашигласан дүрмийн битгий хоёр ашиглаарай. За саяныхаа дуусгач. Одоо тэгээд за дуу хангаа явчих тийм ээ хоёр дахь шалтгаан учраас аль болох богиныг авахгүй бол одоо бас 300-аа багтахгүй шахах болох гэдэг чинь сүүлийн үлэрч урт үлэр юм байна. За жигүү унаанхаа дэлхийн дулаалал. За энийг энэ чигээр нь биччихье. За тэнгууд пада унду. За унду дээр нэмэгдэх гэдэг үг аавна тийм ээ. Жинга хаяо. 올라가서. ун두가 올라가서. асаасагаар холбочих заяа. Тэгэхээр асаасагаар холбосон энэ дээр мэрүүгээр холбосон гэдэг чинь хоёр өөр дүрм авсан байна. Тийм үү? За нөгөө далайн төвшин нэмэгдээд, далайн хим нэмэгдээд, за хүүтэнгээ бичье. 차가운 바다에서 далайд 사는 амьдардаг 오징어 생산량. За одоо жүлдэгаар бичин тийм ээ. Одоо жүлдэ дээр ямар дүрм авах вэ манайхаа? Зүгээр л журуудтаа гэд бичвэл болохгүй шүү дээ. Тэгэхээр юу хөө? Одоо анзаарах юм бол одоо би дээдлээ ингээ камсуу хада өөр юу байла? Журууд хэлдэ эдрийг ашиглаж байгааг харж байна уу? Одоо сүүлийнх дээр нь жүлдэг ашиглачээ. Тэгээд одоо энэ жүлдэ дээр ямар дүрм авах вэ? Ямар өгүүлбэр авах вэ? За жаараа. Дэлхийн дулаалал далайн түвшин нэмэгдээд, далайн хим нэмэгдээд, хүүтэн усанд амьдардаг өөжиногийн үйлдвэрлэлийн хэмжээ буурсан учраас тэр юм байж болно. Журууд гидэмүнида гэд дуусгachж болно. Эсвэл штэ буурсан нь том шалтгааны нэг нь боллоо гэчээ заяа. Одоо багтахаар нэг л мөр үлдсэн байна. Та дэд. За тэгвэл буурсан нь том шалтгааны нэг нь боллоо гэвэл юу гэх вэ? Эсвэл буурж байгааг мэдэж авлаа гэж бас бишиж болно. Төрөний госол алсуйта. Тэгэхээр чин тэр буруу залгаад байна. Буруу нин гослоо буруу залгаад байна. За зүргүү за ингээ гүйда дээр гүйда ч ямар дүрм юм? Буурж байгаа гэдэг дүрм тий. Тэгвэл энэ дээрээ хэдүүлээ мэдэж авлаа залгаж болно. Одоо ингээд өөжиногийн үйлдвэрлэл буурж байгааг мэдэж авлаа гэвэл яаж дуусгах вэ? Зүргүү иддаанан гэж болж гэн сайн байна. Даанан гэдэг чинь ардаа нэр үг аавна. Буурж байгаа гэдгийг гэсэн утгатай заяа. Зүргүү иддаанан 것을 알 수 있다. 것을 보여준다. Заавал 알 수 있다 гэх албагүй заяа. 보여준다 гэж бас бишиж болно. Энэ график чи харуулж гин гэсэн үг байхгүй юу? Буурж байгаа гэдгийг харуулж байна. Эсвэл буурж байгаа гэдгийг мэдэж авлаа гэвэл зүргүү иддаанан 것을 알 수 있다 гэж бас бичиж болно. Эсвэл зүргүү 있음을 гэж бас бичээд идэв. 있음을 гэж хичвэл ойлгож байна уу? Идда дээр им авлаа, тэн дээр илрэл авлаа. Зүргүү 있음을 알 수 있다 гэж утсан хүн ч бас болно. Гэхдээ ер нь бол 알 수 있다гаар дуусгаж яснаас 기대문이다
큰 원인 중에 하나가 되었다. тэдний илүү сайн шүү. За. Тэгэхээр буурж байгаа нь за арай өөрөөр дуусгах. Энэ бол арай амархан дуусгачлаа заяа. Буурж байгаа нь том шалтгааны нэг нь боллоо. 줄고 있는 것이 том шалтгааны үр заавал нэн 것이 орно шүү заяа. За, 큰 원인 гэж бичиж болно. 큰 원인аас арай өөрөөр 주된 원인으로 보였다. арай богинохноор бичлээ шүү. Ингүүл юу гэж байна? Энэ бүр гоё бичлээ. Тийм ээ. Түрүүнийхээсээ. За, ингүүл юу гэж байна? Гол шалтгаанаар нь харагдлаа. Гол шалтгаан гэж харагдлаа гэсэн үг. Энийг гэхдээ за 원인 1-로 보였다 гэж бичсэн ч болно. Эсвэл 원인 인 것으로 보였다 гэж бичсэн ч болно. За багтах юм чинь багтаах гээд үзье заяа. За харъя. Энэ нэр үгэн дээр босоо үетэй ин залгахаар яаж байгаа юм? Нэр үгэн дээр залгаж байгаа нөхцөл. Тэгээ энэний хараас гос руу авлаа. Угаасаа поедагийн урд гос руу зөндөөл бичигддэг шүү дээ. Өө ингүүл ингээ яг 300 тулаад дуусчихж байгаа байхгүй. За одоо тэгэхээр та эдийн цээжлэх юм. За би энэ дээр юу яагаа те. За энэ уужинаа үйлдвэрлэл эднэр ч юм бол ингээ тэргүү цаасан дээр байсан юмыг зүгээр л хуулцсан тийм ээ. За тэгэхээр хідүүлэгийн оноо авч байгаа юм нь энэ. Сүүлийн энэ өгүүлэр байхгүй. Тэгэхээр би та хэдийг хэлээд байна шүү дээ. Зүгээр л журууд даа гэж бичих юм бол бүтэн 10 биш шилхааных 15 оног авч чадахгүй шүү. Битгий нэг үг бичээд байгаарэ. Шилхаан дээр битгий нэг өгүүлбэрээр нэг үг аваачаад төгсгөөд байгаарэ. Заавал өгүүлбэр аваачиж төгсөж байгаа. Өгүүлбэр аваачиж залгаж байгаарэ. Тэгэхээр ингэж штэ. Уужиногийн үйлдвэрлэл буурж байгаа гэдэг нь гол шалтгаан гэж харагдаж байна. За гол шалтгаан гэж харагдаж байгааг хоёр янзаар бичиж байна те. 주된 원인으로 보였다 гэсэн ч зөв, 주된 원인인 것으로 보였다 гэж бичсэн ч зөв. Гол нь энэ нэг энэ гэдэг энэ нөхцөл байгаад энэ зөвхөн нэр үгэн дээр орно шүү. 원인인 гэдэг ингээд сони харагдаж буруу юм шиг харагдаж иж магадгүй гэхдээ зөв. Сонин бичсэн юм шиг харагдаж иж магадгүй гэхдээ зөв шүү. За. Тэгээд энэ дундаа авсан энэ улаагаас бас нэмэлт 3 4 оноо авч ийн гэсэн 2 3 оноо тийм ээ. Тэг яагаад вэ гэхээр энэ би энэ нөгөө хажуу тишээс авсан сумыг улаагаасаар бичсэн шүү дээ. Тийм ээ. Жинга хаяа гэж бичсэн ч бас зөв л дөө. Тэгэхээр энэ ингээд шалтгаан дээр нэмсэн нэг өгүүлбэр чи ингээд бүтэн ингээд шалтгааных 15 оноо авахыг ахуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд сүүл тэр өмнө нь бичсэн тэр 2 тоотой хэсэг чи үлдсэн 15 оноог нь авч байгаа юм. Ингээл 30 оноо авах хэмжээний зохиомжлог биччихээр байсан байна да. За энийг би ингээд скриншот хийгээд та хэд рүү явуулчих заа. Ингээд бүтэн биччихлээ. Энэ график дээр хэрэглэсэн имийг дараагийнхаа график дээр хэрэглээрэй. Тэгэх юм бол 30 оноо авах хэмжээний болно шүү. Ингээд дуусчлаа. За одоо нөгөө том 54-ийн сэдвүүн юу байлаа? За тэн дээр нэг юу гэж утсан бай манайхаа. Уулан гайгүй юм байсан те. Тэжүмэч. Тэгтээ биш те манайхаа та хэд штэ уншихын тест сайн орчуулаад дээрэс нь тэр 1500 холбоогийг цэжилсэн бол энэ тэжүмэчийг ойлгохгүй байна гэж байхгүй штэ. Яг л тэн дотор гараал исэн юм чи. За олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өсвөр үеийнхэнд юу гэсэн мэсэн мөлий? За хараа тий. Тийм ээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олж авч болох зүйл нь юу вэ? Өсвөр үеийнхэн гэж шүү. Тэгэхээр зүгээр л олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж орж ирээгүй нь өсвөр үеийнхэнтэй холбогдчих байсан шүү дээ. Тийм ээ. Одоо бид нар ингээд өсвөр үеийнхэн ингээд хэл сурж болж байгаа үстэй ингээд YouTube бүтэмээр дамжуулаа. Ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж юу хэлээд байгаа юм? Тэжүмэч гэж. Одоо энэ дотор SNS-ийг бичиж олно, интернетийг бичиж олно, YouTube-ийг бас бичиж олно. Тэгэхээр өсвөр үеийн энүүгээр дамжуулан одоо ингээд гадаад хэл сурж болж байна. Шин ингээд технологиг сурж явж байна, тий AI-аар бичлэг хийж байна гэл ингээд тиймэрхүү юм бичиж болно гэсэн үг. За хоёрдугаар асуулт нь болохоор ингэсэн байсан байна. Хоёрдугаар асуултын дагуу хоёрдугаар зохицолбор эхлэв шүү. Гэхдээ одоохондоо ингээд үг багтай хүмүүс үгийн баялаг муутай байгаа бол энийг бичиж чадахгүй. Хэрвээ та ингээд тестийнхээ үгийг цээжлээд байвал энийг бичиж чаднаа л гэсэн үг. За олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өсвөр үеийнхний үн цэн гэж шүү. Качигван. Үн цэнд нь нөлөөлж байгаа сөрөг нөлөө нь юу вэ? За одоо чинь ингээд YouTube үзсээр байгаад бас хараал хэлдэг болж байна ч юм уу те. Эсвэл хитрхи их олон цагаар үзээд хараа нь муудаж जैन ч юм уу те. Гэхдээ зөвхөн YouTube биш шүү заяа. Facebook эдрийг бүгдийг хамруулад хэлж байгаа шүү за. За сүүлийнх нь болохоор өсвөр үеийнхний олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандах тэ хада түрүүний яриад байсан үг байгааз
хандах үедээ байх ёстой. Тэр хүсвэштэй хандлага нь ямар хандлагатай байх ёстой. Ер нь яаж ингэж ямар хандлагаар энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүлээн авах ёстой гэсэн нэг тиймэрхүү утгатай юм гарч ирж байна. Тэгээ сүүлийн хэсэг дээр нь бол одоо ингэж зөв хэрэглэх хэрэгтэй. Олон цагаар үзэхгүй байх хэрэгтэй. Тэ? Нэг тиймэрхүү маягаар л бичих юм байна да. За өөр асуух юм байна уу? Одоо өргөжлүүлээд дахиад энэ нөгөө нэг шинэ тестүүд ингээд ажиллаад явна шүү заяа. Уншихын тестийг ажиллаж өгөөл холбоо үгийг ингээд түгээл тэгэл тэрийг ингээд цээжлэл яваад ах юм бол энэ 54 бол тийм хэцүү биш шүү дээ. Үгтэй хүн л бичдэг байхгүй. Үг дүрмтэй хүн л бичдэг гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд 2 дахь өдрөөс ахуулаад дахиад ингээд шин уншихын тестүүд ажиллана шүү заяа манайхаа. За өөр асуух юм байна уу? Тэгээд иймэрхүү 54-ийн тестүүдийг бас сүүлийн одоо ингээд топ төгөхөд ирэхээр сүүлийн 1 сар нь бас ингээд орчуулаад хийгээл гэсэн үг. Ер нь тэгээд энэ 54-ийн тестүүдийг 54-ийн жишээ зохиомжлыг их орчуулад ахаар тэгээл бичдэг болчихдээ. Жишээ зохиомжлыг нэг 10-ыг орчуулаагүй 10 за ядаж нэг 50-аас дээшийг орчуулаагүй юм бол ягаад ч бичиж чадахгүй шүү за. Асуух юм байхгүй те? За сүгэ ажилласаа ёо 20 дахь өдөр уулзцгаая.